За удам та бүхэндээ гэр бүлийн хүчирхийллийн тухай удаа дараа кейс цувралаа хүргэж байгаа. Энэ удаагийн цувралд маань 41 настай бүсгүй маань хандсан 3 охин нөхрийн хамт амьдардаг. За нөгөө нөхөр маань бол гэр бүлийн хүчирхийлэлд одоо удаа дараа зодож тийм ээ. Одоо хамрыг хугалсан, нөгөө тал дээр одоо хүүхдүүдтэй гар хурж зоддог. За тэгээ 11 настай охиныгоо бэлгийн одоо хүчирхийлэлд одоо удаа дараа хүчинддэг байсан. Залуугийн кейсийг одоо та бүхэндээ би хүргэх болно. Нөхөртөөгөө хэдэн жил хансан? 18 жил. Аль 3 охинтой. Болоод тэгээд ер нь анх хурим хийгээл тэгэл гар хурж хэлсэн л дээ. Тэгээд талаар нэгч цагтаа юм хууль байгуулгын хэлтэнд өгж үзээгүй өөрийн ажил болон нэр хүндийг бодоод үтгэхгүй байсан. Ер нь дан ирүүлдээл заддаг 3 охины хажууд л. За яаж задах вэ жишээлбэл? Уурлал, цохиж аваад, өшөглөөл, үстэн, хазан, чимхэн. Тэгэл энэ тухай нөгөө өөрийнх нь аав ээж ах トゥ нар бүгд мэддэг. Нэг ч удаа өмөрч. Хүүхдээ өмөрч аваад дандаа л чиний бороо чи ажил хийдгүү гэхтээ хаашаа хасууч идэг. Тэгэл цатаг болгонд нээж ах トゥ нарт нь бол хилтгэлтэй. Би өөрөө аав ээж хоёр бэтгүн өнгөрсөн. Тэгээд аюул ээж нь хүртэл дэрлэгтэй. За хадам ээж чинь нэгсэндээ дэрлэгтэй юм шүү дээ. Тэгэхээр таны төрсөн ээж бол дээд ангиртаа альсан байхгүй. Гэтэл одоо хадам ээж чинь дэрлэгтэй гэж ярьж байна. Яаж дэрлэгтэй байсан? Чамайг байхгүй. Ятуу зүтүү ажил хийдгүү. Ихлээд энэ маань гэр бүлээс хатуур гайлцсан. Үсгээд 2-3 жил явцсан. За гэр бүлийн гадуур харилцаа үсээ тэр эмэгтэйтэй юу? Тэр тухайн өсвөр насны 2 охин маань мэдчихээ. Ээж аваа хэрэглээд яхаад 4 сар надаас нууцсан байсан. Тэгээ нэг өдөр аавтайгаа маргалдаад тэр тухай би ээж таны хэлэн та ичтэй тээстэй гэд хоорондынх нь чат болон хэлсэн тэр зугаа амралтанд явсан бичлэг эзэн үзүүлсэн надад. За. Тэгсэн чинь охины ээж ээжтэй хэллээгээд цадсан. Яаж цадсан? Хэдэн настай охиныгаа яаж цадсан? Намайг ажил дээрээс чинь дунд охин залгаад ээж тавхт үрээд аав ялах гэдэг. За. Тэгээ очсон чинь парн хүлээд тухайн хавтгацсан. Тэгээд үйлдэл суучсан. Өөрийнх нь төрсөн дүү ууланд байсан. Танаа нөхрийн төрсөн дүү байсан юм байна тийм ээ? Яаж чамээ чи хүүхдээ юм ахын додод. Миний удаас хэрэлдээд. Тэгээ тэр тухай тэн дээрээ та ингэсэн ш тэгээд бүх зураг юуг нь над руу охин маань үзүүлсэн. За. Тэгсэн чинь охиныхоо утсыг ивдээд нотлох юмд авсгаж байгаа. Миний утсыг бас ивдээд гэр бүлээс гадуур харилцаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Үгүй надад тийм байхгүй. Надад ямар ч асуудал байхгүй. Чи л дандаа болдгоо гэд. Тэгээд нэг орой нөгөө эмэгтэйг буудал тахт нь би мэдээд. За. Тэгсэн чи маргааш нь намайг ажил дээр цогоор ирээд хамт гуцаагаа авчихсан өөрийнхөө. Тэгээд тэрнээс хойш 8 сар бидтэй ямар ч холбоо бариагүй. Аав нөгөө гэр бүлийн гадуур харилцаа үүсгээд явсны охин мэдээд надад хэлэхгүй ингээд 4 сар ингээ өөртөө хатгалсан байдгийг. Тэгээд тэр тухай би нөгөө цагтаад ингээд гэр бүлийн хүчирхийллээр анх удаа 4 сарын 3-нд дөрөвл биччихсэн. Тэгээд нөгөө тэндээс хүүхдүүдээс ингээ мэдүүлэг аваад гэсэн чи охин тэр аавда хүчирхийлсэн талаар ингээ ярьсан байдгийг. Цагтаагийн газар тийм ээ? Эхлээд нөгөө нийгмийн ажилтан багийн нийгмийн ажилтнанд ингээ хоёулаа сууж агаад
юу яасан одоо аав чи ингээд ээж чи ингээд хүчрхийл гэр бүлийн хүчрхийл ингээд аав ээж чи ингээд зоддог байсан уу тухайн асуугаад тэр тухайн асуухад өөрийнх нь талаар ярьсан байт. Тэгээд тэндээсээ хүүхдийн байцаагчид мэдүүлэг өгөөд тэгээд шүүх шинжилгээгээр шинжилгээнд хандагдуулаад тэгээд тэр тухайд дэлгэрэнгүй өөрөө мэдүүлэг өгөөд нэг орой согтуу ирээд намайг оролдоод за гээд тэр нөгөө ийм ажилт намайг дуудаад танаас нэг асуух та охинтойгоо ингээд дэлгэрэнгүй ярьдгүй охин чинь ийм яхаа ярьж ингээд тэгээ охин 2-3 удаа юу мэдүүлэх өгсөн. Хүүхдийн байцаагч болон цагтаа. Тэгээд тэр тухай яриад шүүх шинжилгээнд үзүүлсэн. За. Тэгээд охины шинжилгээд одоо тэмээгээс нуталтай энэ гэж гарсан байдаг. За. Тэгээд бичсэн. За. Тэр хүн маань өөрөө л усаа хүлэн зөвшөөрөхгүй бидийг хүтгэж гин. Бидний энэ ээжтэйг нийлээд хутлаа ирж гин л гэж байгаа. За. Тэрнээс 9 сар болоход нэг шийдэгдэйгүүл одоо болгоё. Шүүхлэмэл. Тэгэд өөрөө алхахлаар 2 өмгөөлөгч авсан байна. За тэгээд 11 настай охиныгоо хүчирхийлж бэлгийн хүчирхийлд өртүүлжээд өөрөө 2 өмгөөлөгч аваа явж байгаа албан байгууллагт хуулийн хэлтийн байгууллагт одоо 18 жил ажилласан энэ залуу төрсөн охиноо хүчирхийлж тийм ээ онгой альсын өргөцтэй одоо удаа дараагаар юм одоо нэлийн ахтар асуудалд өртүүлчээд өөрөө гэр бүлийн гадуур харилцаа үүсгээд өөр бүсгүү дагаад яваад өгсөн. Одоо энэ бүсгүү маань орох орон байхгүй. Хаана амьдарч байгааг гэлээ та? Албаны байранд амьдарч байгаа. Тэгээ албанаас нь байраа султгаж өг. Одоо өнөө 3 өдрийн юугүй. Тэгээ сая 11 сард түрээсийн байр болоод тэгээд 3 охинтой амьдарч байгаа. Одоо тэгээд охин маань одоо сэтгэл зүйн хувьд одоо аюу өөрчлөлттэй. Уул энэ жил төгсөр анги мөртлөө. Аюу хэцүү. Сэтгэл санааны хувьд болон амар хааштай ууртай болсон. Тэгэхээр одоо 11 настай охин маань энэ жил одоо сургуулаа төгсөж байгаа гэхээр хэдэн жил одоо охиныгоо хүчирхийлдэг байсан гэж үзэхээр байна. Эхлээд би өөрөө энэ тухай сонсоод шокнд орсон. Үгүй яасан. Төрсөн охиноо тэгээ хапэд. Атоортлээ. Охинтойгоо нэг удаа ярилцах гэж үзэхээр уурлаад та дандаа наад хийдэггүй шүү дээ. Тэгээ таныхаар бол төрийн албан хаагч гэхээр бас тодорхой хэмжээнд бас шалгаж байгаа процесс нь бас удаан байна гэж бас үзэж байгаа юу? Тийм удаан байна гэж үзэж байгаа. Олон жил ингээ хүчирхийлэл ийм харилцаанд орсон хүн дээр арга хэмжээ авахгүй одоо тухайн хүн маань ингээ зүгээр явж гин гэдэг тий. Өөрөө болохоор нөгөө хуулийн хэлтийн байгууллагад ажилладаг болохоор за аюу их биднийг дээлхэж дарамтлаж охинлоо мессеж охины аюу айлгдаг байсан билээ. За юу гэж дарамтлах вэ? Охин өөрөө над хэлсэн. Энэ тухай ээжтэй хэлэх юм бол чамайг ээж чинь алан шүүнд гэж ялгасан гэсэн. Тийм. Тэр тухай өөрөө ярьсан. Тэгээ аав намайг хийдэг байсан. Тэгээ би аавас айгаад ээж чи чадаагүй. Тэр залуу одоо бол тантай хамт одоо амьдрахгүй байгаа. Тэр явуулж байгаа хүүхэнтэйгээ амьдарч байгаа. Одоо тэр явуулж байгаа хүүхэнтэйгээ амьдраад тэр удаж байна. Жил болж байгаа. Тэр явуулж байгаа хүүхэн намайг бас цагтаад өгсөн байт. Яагаад? Тэр хоёрын тухай тэр нэг зар мэдэн дээр явсан байна л та.
одоо чи ингээд өөрөө нөхөртэй байж гэр бүлийн хүний нөхрийг ингээ хамт зугаалаад явахдаа яг юу бодд юм бэ гэсэн тухай. Тэр танаа нөхөртөө явуулдаад одоо хамт амьдарч байгаа бүсгүй бол өөрөө бас нөхөртэй юм биш үү? Нөхөртэй хамт амьдарчтай байсан. Өөрөө бас 2 охинтой. Тэгээ намайг амар их над руу аягүй их залгаж аягүй их дарамтлсан. Чи анх тэр хүнтэй танилцахдаа би ингээд ихнэргүй 3 хүүхэдтэй маань жоохон бахад ихнэр ингээ хаяа ирсэн гэж хэлсэн гэсэн. Тэгээ гартаа бүгжгүй ирсэн залууд би тэгсэн штэ. Тэгэл нэг хэсэг гэрийн гадаа хүртэл ирчээл шүн орой унтуулахгүй над руу дугаар нууц залгаал. Одоо хүртэл ингээд ажил дээр хүртэл ингээд өргөдлөхөл. Чи ингээд холдож чадахгүй зурлаад байгаа чи яа зү. Чи ингээд холдчихооч. Хүний нөхөртөө явуулж иж чи одоо салаад өгөөч, холдоод өгөөч, зайлаад өгөөч гэд өөрөө бас 2 охин хүүхэдтэй нөхөртөө хүн бийж бусдын амьдрал өөмүүлээ яваад байгаа энэ ийм шолмолог болцсон нэг хүүхэн байгаад байна. Тэгэхээр энэ зүйл дээр та үнэхээр төвчээр хэмжээ хязгаар байгаа тийм ээ. Аргаа ядаад надад хандж байгаа. Тэгэхээр өөр таныг одоо цагдаагийн байгууллагт хэлээд юу гэж дарамтлсан бах вэ? Тэр явуулж байгаа хүүхэн. Энэ хүүхэн намайг ингэж нэр хүндэд халтсан. Би яачгүй тэр нөхөр нь өөрөө л яах ирсэн штэ. Гэл 2 тавар хөтлөчихсөн мэлээ. Тэгээ би тэр хоёрын тэр талаар ерөөсөөс анх мэдчихээ. Тэгэл орхицсан би ерөөсөө тэгж зармал дээр тэгж тавиу байхгүй юу. Тэгэл ингээл орой үдш дугаараа нууцлаа залгана. Бүр намайг янз бүрээр дарамжилсан тийм мессежүүд бичнэ. Найз нь хүртэл ажил дээр өргөдлөгнө. Аюу их дарамтлсан хоёлоо. Чамайг ажилгүй болгоно. Гэх мэт. Та одоо ингээд бараг 19 жил хамт амьдарлаа. Гэтэл ингээд 19 жилийн хугацаанд нэг бие 3 хувааж тэ 3 сайхан охиныг төрүүлж өглөө. Гэтэл таныг өөрөө чинь ингээд зодож 3 охиноо зодож том охиноо хүчирхийл 6 жил бэлгийн хүчирхийлд өртүүлсэн хүн одоо ингээд зүгээр яваад явуулж байгаа хүүхэн хүрдэлтэй таныг дарамтлаад иж гэн гэдэг бол 19 жил хүчилүүлж задуулын хөдөлгөх хамраа оглуулж бүр чихрүүгээ тархитлахаар лөө зөвхөн 14 хоног хүртэл төлөө явсан. Тэгээ нэг ч удаа хэлж байгаагүй. Тэгээ сүулдэ яах чаргагүй охиныгоо тэр тухай бэл ботол тэгэл ер нь салсан зүг юм байна гэж анхудаа хөтлөсөн. 19 жилийн хүчирхийллийг төвчж байгаа охиныгоо бэлгийн хүчирхийлд өртгөөр нь л та хуулийн нэлтийн байгууллага тандсан байна шүү дээ. Одоо тэгээ төрсөн эцэг их нь юу гэжлэх вэ? Ерөөсө холбоо бариаггүй 8 сар биддийг ерөөсө үр хөвгдөх юм шиг 8 сар бидтэй ерөөсө холбоо бариаггүй. Сая ингээд цагтаагаас ингээд дуудаад мэдүүлэх энэ төр авахлаар хин имэн гарч ирэл том охинтой уулзъя одоо аавтайгаа нэг уулзчих. Миний аавтайгаа нэг уулзчихэж гэл. Тэгээ одоо нөгөө нэг охиныгоо хүчинцэн охиныгоо тий уулзъя гэдэг байхгүй юу? аав нь. Тий охин болохоор уулзахгүй. Тэгээ нөгөө нэг баг дүү нь болохоор одоо 3-тай. Аав аягүй их санаж уйлдаг. Тэгээд аягүй битгэрэл ингээл цэцэрлэгтэй явахдаа ингээл хүүхдүүд ингээ аав нь авахлаар аав миний аав хайц ингээл үрэл тэгээд нэг ч удаа холбоо бариаггүй. Тэгээд сая шинэ жил болохоос өмнө аав таныг уулзуулж хөө гэдгсэн чи том амар уулсан. Үгүй хаяад явсан үедээ та юу гэж уулзлаа таны яаж дээрлэгдэг байлаа? Таныг яадаг байлаа мартсан юм уу? Та ямар тэний юм бэ?
Би болохоор нөгөө бага өхнийгаа бодоод сайн нэг өөрөө уулзъягээд уцаар ирж байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө бид эдийн уцаа бүгдийн болоод хийгээд бид одоо ингээд байр савгүй ингээд ийм байж тээ миний цалин хаанаач хүрхгүй байна. Тог салгуулчлаа. Инглихэд надад хамаагүй та нар одоо тогныхоо мөнгийг төлж чадахгүй тогоо салгуулчлаа гэсэн чинь надад хамаагүй та нар гэж юм. Тэг надад хамаагүй. Тэгэл нөгөө дунд охин хоёр охин ингээд хичээлээр ингээд суралт авмаар номны мөнгө тийм юм ингээд багш мөнгө гэж ингээд надад асуухаар ээжд мөнгө байхгүй чи имэтэний ярьчих эсвэл ингээд яах чаргагүй тэгс уцаа авдгүй тэр нэг аатганы хол үзсэн мэл л авд мөнгө авахгүй хаав нь хүнээс ирэх үү гэсэн чи охин уйлал ийм аа байдаг юм уу гэсэн мөртлөө нөгөө хүүхдүүдийн сурж болцолтой зарцуулах гад нөгөө төрөөс өдөөний хүүхдийн тэтгэмж ингээ 100 байдаг байхгүй юу тэрийг нөхрийн нэр дээр л байдаг байхгүй юу хадгаламж нээсэн би юу савдгүй гэсэн чи тэрийг одоо бол ингээд 12 төгсөлт нь яг тэрүүгээр ингээд сурах төлбөр мөнгө хийнгээд хадгалжсэн мөнгөний 3 хүүхдийн мөнгө гурвангийн өөрөө авсан байсан. Зээлээд. Одоо хүүхдийн 100,000 төгрөгийн хадгаламж. Тэр нэг анх төрснөөсөө хойш ингээд хураадаг байсан. Хураа одоо энэ жил ингээд 18-наас би бас ингээд сар болгон 100 гэхээр аваа өрх мөнгө хөрөнгөлөгдсөн байгаа байхгүй. Гэсэн чи тэрийг өөрөө ингээд авсан байсан. Тэгээд сүүлийн ингээд 9 сар хайгүй хэцүү өнгөрөөлөлтөө эхлээд амар хэцүү хүнд ажиллаж чадахгүй нөгөө хамрын маань хуглаад мөрийн хамартай би ажил дээр чихвэртэй байдалтай ажиллаж савар тэгээд хамар маань битүүрээ амьсгалахад хэцүү болоод тэгээд 7 сард тэр нөгөө хаалганд орсон байхгүй хамрын хаалганд тэгээд хүний нүур харахад хүртэл хэцүү юм чи тэгсэн чи тэрийг хүлээж зөвшөөрөхгүй би яахгүй хүүхдэрээ наач цахиулсан готлоо ирээд ин гэсэн мэдүүлэх гэсэн мэт. Одоо 3 охин зогсон юм. Тийм хамгийн бага охиныг зогсон гэж. Одоо 3 охин цагаад туусаа гэсэн тийм. Тийм одоо өөр тэр нөгөө нотлогоор ингээд зураг өөрөө тэр имлэгт үзүүлсэн ингээд цөмөлсөн байсан имлэгтэр очиж ингээд гаргуулсан эдэр өөрийнх нь тэр бичсэн чат би цагаар имлэгт үзүүлчих чи наадаа янзлуулчих би таньдаг юмчтэй ингээд хэлжлээ гэд тэгсэн юмнууд нь бол байдгийг тэрийг байхад чи хүртэл хүлээн зөвшөөрөхгүй бага охиноороо хамраа оглуулсан надад хэлэхгүй гоо цагны хаалганд орснаа чи би улаагүй гэж зүтгэдэг байгаа. Одоо тэгээ танд бол зодуулаад хамран цөмрөөд одоо эмнэлгийн байгууллагад хандж исэн баримт бүх юм бол байгаа юм биш үү тий. А тэгэхээр өөрөө болохоор 3 настай хүүхдэн цохиод хамрын нуглаа ийдсэн гэж худлаа яриад байдаг. Хүний нүдэнд харагдахгүй нэг айлын хөшгний цан цонхны цан ийм хүчрхийлд бас байдгийн шүү. Нөхрийнхаа нэр хүндийг бодоод нөхрийнхаа албан тушаалыг бодоод одоо болтол хэлж чадахгүй амаа юм гэж суусан нэгэн бүсгүй маань ингээ гомдол тэгээд эцсийн мөчөд нөхөртөөгөө 18 жил 19 жил амьдарчхаад өнөөдөр орох оронгоо 3 хүүхдтэйгээ ингээд нөхөр нь гадуур харилцаа үүсгээ хаяа явцсан юм хогийн юм хүн чанаргүй нэгэн залуугийн тухайн кейсийг би бэлтэж байна. Дараагийн удаа энэ залуу би олон нийтэд ил тавих болно.